За бүгдээрийнх нь өглөөний амрыг айлтгая. Тэгээд дэд дарга хилээдийн чимээгээ аятахгүй бол бас сонсогдохгүй байхаар байна тий. За нэг хоёр тодорхой асуулт асуучих гэж бодож байна. Намын жимэн гишүүн дээр 6-гийн 27 дугаар зүйлийн 27-гийн 1 дээр захиргааны хэмжээ батлах акт олох энэ эрх олгогдсон бол тухайн хуулийн төслүүдэд тавигдах шаардлага гэсэн юм шин зүйл нэмэр орж ирснийг дэмжиж байгаамаа. Харин одоо хүртэл хэрэгжиж байгаа журмууд байгаа штэ. Нилээн одоо эрх олгогдсон байсан олон журмууд гарцсан. Энэ журмуудыг энэ шин хуулийнхаа одоо энэ 27-гийн 1 тавьдж байгаа шаардлагат нийцүүлэх ажил хийгдэхүү. Энэ шилжилтийн үеийг хинээр хэрхэн яаж хизээ хийлгэх вэ? Монгол ардын нам өөрөө олон хуулиудад, журмуудад шинжилгээ хийгээд 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байна гэдэг ийм судалгааны үр дүн гаргацсан байгаа. Тэгээ энэ дээр өөрийн чинь бодол юу байна? Энийг яаж нийцүүлэх вэ? За хоёрдугаарт нь нээлттэй нийгэм формоос 3 ч одоо судалгаа, ийм бодлогын ийм шийдлийн ийм пеперууд гарсан байгаа. Тэгээ энэ дээр болохоор гол бас хөндөж байгаа асуудал нь хууль одоо хуулийн төсөл барихтаа судалгаа хийхдээ хуучин одоо хийгдсэн байсан судалгааны үр дүнгуудыг шаблон маягаар ерөнхийд нэг одоо хашилтан дотор халтуур маягаар ингээ ашиглаад байна. Тусгай яг бэлтгэгдсэн энэ судлаачдаараа хөндлөнгийн хараад бус судлаачдаараа энэ судалгааныхаа ажлуудыг хийлэхгүй мүү? Энэ дээр яаж хариуцлага одоо илүү чанартай ажлыг хийх тал дээр энэ хуулийн төсөл маань хэрхэн асуудлыг шийдэж байгаа вэ? Энэ дээр би бас хувь гишүүний хувьд санаа зовж явдаг хүн ба. Энэ хоёр тодорхой асуултыг асуучаа. За, ажлын хэсгийн дараа номын чимэг хариулъя. Асуултанд хариулъя. Эхний асуултанд яг энэ захиргааны хэмжээний актыг бид нар улсын хурлаас ямар хүрээ хязгаараар өгөх ёстой? Энэ шалгуур тавихгүй бол бас хэмжээний актуудын дагаж мөрдөх энэ хууль зүйн систем маань жоохон гажуудалд орсон байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ шаардлагыг хуулиндаа оруулж өгсөнтэй холбоотойгоор энэ хуулийг дагаж улсын хурлын тогтоол гарч байгаа. Энүүгээрээ улсын хурлаас засгийн газарт чиглэл өгөөд яг энэ хууль одоо тогтоомжийг хэрэгжүүлэх. За ялангуяа хууль зүйн яам дээр одоо хэмжээний дагаж мөрдөх актын сан байдаг. Энэ дээрээ яг үнэлгээ дүгнэлт бүгдээрингийн хийгээд хүчингү болгох засах залруулах юмаа хий гэдэг одоо чиглэл өгж байгаа. Энийг бол хугацаатай 2026 оны 5 сарын 1 гэхэд энэ ажлыг хийж гүйцэтгэе гэсэн ийм одоо чиглэлтэйгээр тогтоол бас дагаж орж ирж байгаа. За хоёрдугаарт таны хэлж байгаа яг хөндлөнгийн судлаач шинжээчдийн асуудал бас яг хөндөгдөж орж ирсэн. Анх хууль боловсруулагчдын зүгээс ч гэсэн энэ асуудалд энэ шүүмжийг аваад хоёр асуудал дээр бол яг энэ хөндлөнгийн судлаач шинжээчдээр хийлгэж байгаа гэдэг юм оруулж ирж байгаа. Нэгдүгээр хууль тогтоомжийн өр нөлөөний үнэлгээ гэдэг зүйлийг заавал хийж одоо хууль боловсруулагч маань, хууль санаачлагч маань оруулдаг. Энийг бол заавал хөндлөнгийн судлаач судалгааны байгууллагаар хийдэг бол гэсэн энэ заалтыг бол 19-ийн 3 дээр илүү дээ орсон байгаа. За мөн улсын хурлын гишүүд өөрсдөө хууль санаачлагаар болвол энэ одоо зардлын тооцоолол гэх мэт энэ баримт бичгээ нэг бол улсын хурлын тамгын газар, нэг бол яг энэ хууль зүй төсвийн одоо чиглэлээр ажилладаг хүн хуулийн этгээд судлаачдаар хийлгэж болно гэсэн ийм зүйл заалтыг оруулж ирж энэ судалгааны өр нөлөөний үнэлгээний өөрөө хуулиа боловсруулж үзэл баримтлаа боловсруулчаад энэ нь ямар байх вэ гэдэг дээр өөрөө субъектив байдлаар хийх биш хөндлөнгөөс энийг нь хийдэг болъё гэсэн концепцийг бол энэ хууль тусгаад орж ирсэн байгаа гэдэг хэлье. Мөнх соёл гишүүн нэмж тодруулъя. Мөнх соёл гишүүний микрофоныг өгье. 1 минут. За номжим гишүүнд баярлалаа. Дахиад зур нэг үг хэлчихье гэж бодож байна. Одоо жишээлбэл парламент дээр парламент сегмент дээр хуулийн төслүүд тавигдж байгаа штэ. Тэгээ тухайн хууль тогтоомжийн төсөл дээр эрх бүхий байгууллага албан тушаалтан шинжээчдийн хийсэн эрх зүйн дүгнэлтийг хамттан нийтлэхгүй байгаа байхгүй юу? Нийтлэхгүй байгаас хууль тогтоомжийн төслийн агуулга, хэлбэр, бүрдэл тавьсан хяналтын талаар олон нийт мэдэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн төсөл нь дангаараа тавигдаад олон нийт бүрэн гүйцэд мэдээлэл авч чадахгүй байх. Тийм учраас эсвэл эсэргүүцэх, эсвэл бурууг дэмжих ийм үзэгдэл газар авах гэдэг энэ дээр бас анхаарч оруулсан байхаа гэж найдаж байна номын чим гишүүнийг. За баярлалаа.